Би бол баг байхдаа ээжийг л харчихсан гэдэг. Манай ээж бол чи сохор хөвгтэйгээр үгэл аавыг нэг цаг хэлчихсэн санагддаг. Гавьяа тусахыг одоо аав маань байсан бол үдсэн гэж би боддөг ш. Одоо хоёр охинтой болчихсон. Миний амьдрал ийм болсон аавдаа харуулсан үл гэж бодогдох үе байдаг шүү. Өвний аппаратанд ороод хүнд 5 дугаар үед орцсон ингээд имчилүүлж эхнэрийнхээ асар гагаал явж байна. Өөртөө хүний аим гэж бүх юм хүрээ гэж хол юм гэдэг шиг л. Тэгэл амьдрчил байна даа. Санаагаар үлдвэл энэ зол нэр надад л дуусаасаа гэж бодогдох юм байдаг шүү дээ. Чамайгаа би зүдэрлээ. Санаа бодлын минь уян. Сайхан сэтгэлд чамайгаа саруул талаас шоломгүй. Хайр байсны мэдсэнгүй. Хайр сэтгэлийн минь уян. Хайрын сэтгэлд чамайгаа хадас чирээд оломгүй. Хайр байсны мэдсэнгүй. Нүдүүд нуухтаад өвдөөд гээл одоо тэр хөдөөний арга чарга байл гэсэн чил ингээд юм тусаачдаг гэсэн чил яад ч тэгээд тусаагаал одоо тийм хүчтэй юм тусаал үнэнд чи явах тий. Тэгэл хараагүй бол ээж аав хоёр одоо тэгэл намайг тэр хараагүй болол салцсан юм л шүү дээ аавч. Би аав дээр тэгэл үлдсэн юм байна. Хайр минь ганцсарнаа. Зүрхэн минь дэлбэлэж дээ. Анхны хайр буйхан дуугаа. Айлын хоёулаа дуулж үзье. Үнэндээ гермон гэдэг жижиг хөгжим тоглосон. 6 настай баян хууч гэдэг юм. Базаа гарантай энэ 29-р сургууль гэдэг. Одоо тусгай сургууль гэж байсан. 72 онд. Тэр сургуульд ороод тусгай сургуульд байхдаа сургуулийн концерт бид нар орно шүү дээ. Тоглолдог энэ байсан. Энэ багны суулрын хөгжимтэй л өнгөрөөсөн нас байдаг юм да. Тэ. Хаан одоо сургууль байна, хаана хөгжим байна уу, яаж сурч болох нь баяа авчигий гэдэг. Тэгээд 29-р сургуульд орж болох нь гэдэг чинь манай аав тэгэл оруулж өгөөл. Тэгээ миний хүүч юм сурч чадчихээн гэл их баярлал. Тэгэл явчихсан. Тэгээд тухайн үед дэлгүүр цагжсэн 214-ний гермонч гэдэг тийм хөгжмийг л аваад хүчээсэн байгаа шүү дээ. Маш их мэрэгч сэтгэлчтэй одоо хүүхдийн хэдлээ тийм ээ. Аабл чи их хүнээс төрсөн ээжтэйгээ уулзах хэрэгтэй гэж хэлэхэд манай ээж бол чи сохор хөвгтэйгээр үгэл аавыг нэг цаг хэлчихсэн санагддаг. 7-8 хүрсэн гэж бас юм иж байгаа чинь бас айхтар сонсогддог юм л шүү дээ. Одоо тэгэл сүүлд ээжтэйгээ уулзахад ээж 81-2 онд уулзахад ээж аав чинь тийм хүн байсан ингээд орхиод явцдаг. Даалуу хөдрийг үл ятчил одоо тэгээд явцдаг. Хөдөө явцдаг. Тэгээ би тэгс одоо ямар ч байсан намайг нөгөө өсгөөд үдээ зэрэг төрсөн болохоор аавдаа бол их хайртай байдаг штэ ээжигээд. Тэгээд ээж уйлал янз юм ярьсан л та тэгээд одоо тэгээд сүүлд нь хажим бас намайг амьдрал цацгаал 90-ад оны үед хөрмөр байв. Ээж маань тэгээд удалгүй бас 92 онд өнгөрчихсөн. Тэгээд төвнөөс хойш бодоход ээжийг бол бас боддгийн шүү энэ өрөвдөө төр хэдөө миний ээж. Эсвэл хүний амьдрал дээр төхөд ирэхэд ямар ч байсан юм лээ бид мэдэхгүй шүү дээ. Намайг одоогоор бол аборт шиг устгацсан бол би ч одоо яаж амьд байх вэ бас. Намайг хараагүй одоо болгоцсон ч гэсэн ингээд төрүүлээд өгсөн ээжтэй бол би тохомдож болохгүй шүү дээ яаж ч гэсэн. Хүн болцсон юм чи тийм үстэй. Тэгээ одоо өнөөдөр ингээд энэ амьдралын хүний орчлонд амьдрах ийм дайтай болгоод төрүүлээд өгсөн ээжтэй бол би өстой гомдны жоо хавтай одоо тэгэл төв тавиланд байсан юм байна гэж эвлэвдэг шүү дээ. Манай аав чинь намайг ерөөсөө сургууль төгсөөл
16-таа байхад л өнгөрсөн шүү дээ. Ийшээсээ дөнгөж ажил амьдралын гараан дээр цэцэл аавгаа алдаад тэгээд хожимын хойно ээжтэйгээ уулзаад ээж маань 92-3 онд өнгөрөөд намаа 20 эдтэй байхад өнгөрсөн. Жохон бахт нэг нарны гэрэл хардаг байсан. Нар харах гэж хүсдэг байсан. Тэгэл тэгдэл байсан. Тэгээд одоо бол ингээд сүлдээ нэг нүдний имчилгээнд яваад байсан. Одоо ингээд сүлдээ нэг нар хардаг, гэрэл хардаг юм жоохон багасаад ширгээд ч юм уу нөгөө насны ясаар одоо ингээд жоохон гал малсан бөхчих шиг л байна л дээ. Одоо барьж байгаа юмаа мэдэхгүй өнгөний тоо юм уу юмны тоо харахгүй ч ерөөсөө хараагүй л юм шүү дээ. Гэрэл харж байгаа ч гэсэн. Одоо чихний сонсгол гарын баримжаа хоёрыг хайхтаа суудаг юм шиг байна. Ой тогтооцч гэдэг юм. Юм тогтоох хэрэгтэй. Тэгэл гიშгсэн шат бат ч юм уу байсан байвал нь тийм байна, ийм байна гэж мэддэг ч юм. Тийм байх жишээтэй байх юм да. Аавын төрөл садан бол бас өвчмчин үзгийн хүмүүс байж. Тэрний чигээр юу. Тэгээ Монгол улсын ардын жижиг мясар ингээд манай миний үз аавга ахших болох юм тий. Тэгээ тэр хүмүүсийн юу ч байдаг юм зүгээр. Яг манай гэрт дотор манай ах хөгжим тоглодог байсан шиг. Тэгээ над нэг тэр гармуу гэдэг хөгжмийг бариулж үзүүлээл. Тэгж явал ер нь тэгээ тэр ген л одоо суусан болол. Ээжийн өргөх хичими нутгийн хонгор салхинд нууцхан үгээд агаад нүгэд тэр хүн нөхцөлийг туулаад ингээ хөгжимчин болоод өнөөдөр жанрны өндөрлөгт хараад ингээ хөгжим тоглоод явсан байна гэхээр бас л нэлээд хүнд нөхцөлийг туулж хөгжим сурсан бол тарах гэдэг шүү дээ. Ямар сураадаг гэсэн орчин байсан юм шиг надад. Дотоодд сургуульд очигээд манайх сургууль авахгүй хараагүй нэг сургуульд шүү дээ гэж хэлж байгаа. Ямар сургууль сурч чадаагүй шүү дээ хөгжмийн талаар. Дээр ч одоо 60-70-80 оны үед олон хүнтэй 20 төвний бүртгэнтэй том автобустай бариад авдаг байлаа шүү дээ улс орноо яар. Тэгээд хараагчдын концерт чи үздэг. Би ч өөрөө жоохон бахта тэр концертыг манай сургууль дээр тоглож үзэл. Тэр концертод одоо 80-аад оны одоо энэ цацралж уулах гэж хараагчдын тэрний дунд үе анхны үеийн дараагийн үе болж ороод ингээд хөгжим тоглол 80-аад оны их үед чи энд ажиллаж ирсэн нөгөө гадуур дотор урлагийн наадам тоглох чинь бас нөгөө хараагүй хүмүүний чи ил гаргахгүй телевизэн дээр нэг хил гаргадаг эсвэл нийтийн тайзан дээр бас нэг том тайзан дээр ил тоглохгүй бас жоо тийм хавчдаг маягтай ч гэх юм. Бид нар одоо дүүргийнхээ төлөөлөл ичнээ урлагийн наадам тоглол алтан медалийн төлөө тоглох хасагдах байх жишээтэй ч байдаг юм уу. Хамт олоороо хараагүй л усууд юм чи тээ. Тэгэл нөгөө дээгүүр шагнал маглал байхгүй. Тусгай шагнал ч юм уу тэгэхээр тийм үе юмнууд байсан. Тэгэл 90-ад он бол зах зээл бол ингээл хүмүүсийн аж амьдрал нөгөө хуучин нийгмийн тогтолцоо ч байхгүй бол тэгээд нөгөө хөгжим техникүүд янз болол Касо Ямаха ч гэлөө шинэ хөгжмүүдийн нөгөө компьютер хөгжмүүдийн юу ирэл. Тэгэл энэ цагаан шинэ хамтлагт тэгж байгуулагдсан байхгүй юу? чамайга бүхнээс би харамлаа сэрж чадамгүй зүдэндээ чамайга би зүдлээ санаа бодлын минь уян сайхан сэтгэл чамайга саруулталасч обомгүй Монгол улсын 3 ерөнхийлөгчийн шагнал авлаа. Нацгийн багын дугаас өдөр тал. Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч намрын ерөнхийлөгчөөс Алтан гад сотон 2013 онд та Монгол улсын гаяж жүжигч гэдэг юм бас. Монгол улсын 3 ерөнхийлөгчтэй уулзлаа гэж бодоход
3 ерөнхийлөгчийн зарилгаар шагнагдана гэж бас их ойцохол охоо гэж боддог шүү. Тийм сайхан би төрөж өссөн аав ээжтэй талархах юм. Аав минь намайг өөр хүүхдийг харах юмсан тэгэл хэрвээ миний гавьяа тулахыг одоо аав маань байсан бол үдсэн гэж би боддог шүү. Одоо 2 охинтой болчихсон миний амьдрал ийм болсон аавдаа харуулсан үл гэж бодогдох үе байдаг шүү. Хоёр хүүхдээс 5 зэгийн имээ болчлоо шүү дээ. Энэ үчил одоо миний амьдралын шиг бол одоо жижигхэн шавьлхан биетэй. Ингийн эгэлжирийн сургууль төгссөн. 80 онд биокомбинат сонгоны 10 жилийн сургуулийг төгссөн. Тэгээд сонгоны амралтад ажиллаж байгаа энэ харааны шилтгаан энэ үйлдвэрт ажилд орсон. Тэгэл 90 он хамгийн сүүлд одоо социализмын үеийн одоо сүүлийн шахуул үеийн хорим хийсэн гэхүүдээ ч одоо хормын арданд ороод. Тэгэл хууч хоёулаач нэг үйлдвэртэй байгаа чинь одоо би хөгжмөд болоод манай өөрийнхөө үйлдвэрийн ажлыг хийгээл ингээл яваал хоёлаа. За цуг тайз мэдсэн дээр хөдөлж байгаа ч. Амьдрал насан туршдал цуг байсан шүү дээ. Тэгээд. Өөрний аппаратанд ороод хүнд 5 дугаар үед орцсон ингээд эмчилүүлж коронавигийн дараас ингэж онцлогдсон. Тэгээд хамгийн сүүлд 24 онд энэ одоо яг баталгаатай байна уу гэж би бас Солонгос улс руу охин дээр нь очиж үзсмээр санагдаад тэнд явъя гэж бодоод. Охиноо санаад тэгээд очиж юм а тэгээд тэгсэн тэнд бас би өвдөө тэгээд нэг шинжилгээ өсч. Бөөгний дутагдлын 4-р үед орсон байна гэд Солонгос тэгсэн шүү дээ. Тэгээ миний бас тэр кайл гэдэг нэг бас ирцэх өндөр болоод тэгээд зүрх мөрхөн зогсох магадaltaй энэ буцаагаараа энэ гэж. Тэгээд 20 тоног хамчаад буцаж ирсэлтэй тэгээд ирээд эмдэг твтэл нодон сэхэнд ороод одоо 5 дугаар үедээ орчлоо гэх ингээл аппаратанд орсон. Аппаратнахгүй нэлээд зутаасан шүү дээ. Энэ бол одоо шиг. Миний одоо бүх юм хамчлаа да би одоо ингээл одоо 60 хүрчлээ. За тэр авдаг өгдөг цолон хэрэгэмж яах вэ юм зүгээр сайхан хүүхдүүдтэй болчлоо. Одоо би болоо штэ гэж өгөн бодоод байх шиг байна гэсэн чинь бас тэгж бодчихлохгүй. Манай охин та үр очиртай ч гэсэн би бас хэдэн жил амьд харагдахаа бодохгүй юм тэр гэж ярих юм байна шүү. Эхнэрийнхээ асаргаагаар л явж энэ ч одоо заавал нэг хүн дагуулж явдаг, дагаж явдаг. Им тарай мэрэ ховд одоо ч очиод юм шууд сууж байгаа л орчихгүй хэвтэж ордог болохоор ховц нарын салхины орд ирийн засч өгөх юм тийм ээ. Одоо хүний бөөр үдч нөө хүний эцсийг шүүжээдэг өөр одоо тэгэл тэргээр нөгөө шээсээс чинь дамжиж бүх юм ялгаруулж очиадаг энэ идэрхтэн байхгүй болчихтой. Тэрийг аппаратаар орлуулна гэдэг бол хэцүү байдаг юм. 7 хоногт 2-3 удаа аппаратанд орж штеп. Бас тэгэл төвхтэй л болчихлоо. Манай 2 жилийн өмнө 2-6 сарын зайтай өнгөрчихгүй юу? Би 2 ахыхаа араас л хурдан явчих юмсан ингэж зовж явах гэж ийм муухай одоо бөөрний дутагдаад ийм онштой гэж төвд зовж. Яаж энийг одоо туулнаа? 2 ахын дүүгэл аваа явчихгүй дээ гэж бодогдох юм шиг байдаг шүү дээ. Өстө хүний аим гэж бүх юм хүрээ гэж хол өнгөдөг шиг л. Тэгэл амьдрчил байна да одоо. Өгөн болтгүй л эмчилүүлээд юм уу солиулаад ч юм уу ямар дэлхийн түвшинд эмчилгээ харж чинь тэрнийг хийлгээд хэдэн жил байж болдго юм эрүүл болчих юмсан гэж бодох юм аа бодох юм байна. Нөгөө гарт минь таяг гэдэг шиг л сэтгэлийн ганц байрцуулж байгаа юм шиг хөгжим шүү дээ. Одоо хөгжим тоглодгүй юм уу? Одоо дуу айлдгүй юм эсвэл ямарваа нэг юм хийдгүй байсан бол
одоо байсч байхгүй л явах нь хэцүү шүү. Тийм учраас тэг юмтай байгаа ч одоо тэгэл бас тайлбар тайг ихтэйг байна. Тэрнийг л ич хүчээр явж ийн гэх юм одоо. Ер нь бол хараа бол энэ одоо нэг мэдэл заавал их одоо нөхөдөх өвчин одоо бэрхшээл биш. Тэр хараанаас бус талаараа л одоо ирүүл баймаар санаагаар үлдвэл энэ зов нэр надад л дуусаасаа гэж боддог байдаг шүү дээ.